Бид Баянгол дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сонгон аймгийн дүүргийн баялаг бүтээгчид. Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Хангол дүүргийн баялаг бүтээгчид. Баялаг бүтээгчдийг дэмжин төсөл Баянзүрх дүүрэгт өрхийн үйлдвэрлэлээ явуулдаг Сүбэдэ ном сумны үйлдвэрийг үзэгч та бүхэндээ танилцуулж байна. Сүбэдэ өрхийн үйлдвэрлэлийг санаачлагч даваад ирж байгаа тэтгэврт гарсныхаа дараа дүүргийнхээ хөдөлмөрийн хэлцэд бүртгүүлэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд хамрагдан энэхүү үйлдвэрээ гэр бүлээрээ ажиллуулж эхэлжээ. 93 наадмын сур харвааны хэрэгсэл болох ном сумыг уралдаг байна. Манайх анхлан бол ерөөсө такшин Монгол такшин үйлдвэрлэл хийдэг байсан. Одоо тэр бол яг одоо тэр үйлдвэрлэлээ бид бас нэгэн тал одоо урд зүгээс такш олноор одоо энэ манай одоо энд хийдэг өр мэтэл энэгээр явуулж ирсэн. Тэгээд хүлдэ бодоод би өөрөө 93 наадмаар наадах утгаараа бас ном сум бол олдоц ховор. Тэгээд Монгол одоо ном сумыг яг жинхэнэ утгаар нь түүхтэй холбогдуулж домог түүхийг одоо уялдуулж сүлэлдүүлж одоо хийх ийм сонирхолтой. Тийм учраас би 2005 онд анх Алингар нэмний патент 2005 онд авсан. Тэгээд тэрүүгээр үйл ажиллагаа хийж Алингар номаар одоо ингэж үйл ажиллагаа хийсэн юм. Сүбэдэ ном сумны үйлдвэр нь үндэсний сур харва, Монгол сур харвааны төрөл, урайд, урайхай, халах, уламжлалт харва, мордон харвааны бүхий л хэрэгсэл, зэвтэй зэвгүй, булцуутай булцуугүй янз бүрийн сумнуудыг үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүн нь Алингар нумаа сүүлийн үеийн натурал түүхий эд болох эвэр илэгтэй, шүрмсэн артай болгон хувиргаж хийж байна. Манайх бол одоо 4 жил 5 жилийн өмнө яг би жижиг дунд үйлдвэрлэлийн юунд хамар гэдэж энэ байрыг бол 6 сая төгрөгийн зээлийн хөрөнгөөр анх барьж ирсэн. Зөвхөн байрын бэлтгэн. Тэгээд энэ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулсан тоног төхөөрөмжүүд бол энэ зах зээлээс дотоодынхаа зах зээлээс энэ тийм одоо Оросын гэгдэх тоохрын машин одоо өрмийн станок тэгээд точил мочилгээд одоо энэ жижиг одоо ар саархан зүйлийг дотоодоос бараг зарим зүйл одоо Арктик гэж гарсан зүйлийг бид нар сэргээн засварлаж өөрсдийнхөө энэ технологиудаа уялдуулна тэрийг сайжруулж одоо ингэж хийдэг. Яг тэгвэл үйлдвэрлэлийн үйл явцын дэргэсний технологиотойгоо сууг уялдуулж тэр зүйлийг өөрчилж хийх нь бид нар дараа төхөнтэй байдаг л да. Гадаадын зах зээлээс худалдаж авах нь энэ дэр өртөгтэй. Учираас яг тэгвэл энэ ном сум гэдэг бол талах тариа биш. Өдөр тутмын хүний хэрэгцээ биш байдаг учраас энэ цаг үеийн холбогдлолтой баяр наадмын юунтай холбогдлолтой тэр утгаар нь хийгдэг болохоос тэр болгон хүн хэрэглээд байх юм байна. Харин одоо сүүлийн үед харьцангуй өөр болж чадна. Нийтээр одоо энэ 93 наадмаар хичээлэх ийм одоо өнгө аястай ард түмэн ийм болцсон байна. Үйлдвэрийн гол чиглэл нь эко чиглэлээр гарч ирсэн. Явцын дунд ард иргэдийн санал асуулга зөвлөгөөг тусгаж ном суманд натурал зүйл заавал байх ёстой гэдэг утгаар нь натурал янгирын ивэр, өхрийн ивэр зэргийг гол түүхий дээр болгосон байна. Тэдгээрийг буталж зоригдс болгон тэдгээрийг хуванцрын түүхийдтэй нийлүүлэн зутгаж хийдэг. Дээхэн үед малын хөх сүг ээдэмцэр болгон шүлттэй холбож ээдүүлэн хуванцар гаргаж авдаг байсан гэдэг. Тэгэхээр Сүбэдэ ном сумны өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг малын гаралтай түүхий дээр хийдэг гэж хэлж болох юм аа. За энэ ном Алингар хийхэд бол цаг хугацааны үед бол манайх бол үйлдвэрлэлийн аргаар хийдэг болохоор харьцангуй нөгөө цав хатаалт гэдэг технологи нь манай дээр бол цутгуурын технологи болж хувирдаг учраас энэ бол энд нэг тийм зовлон айлт байдаггүй. Яг тэгэхээр манайх нэгэн талд тэр одоо дөрөв нийтдээ 8 төрлийн хуванцар манайх
нийлүүч сутгадаг байхгүй юу. Тэгэхээр энд бол нэг савны нэг тийм юм байхгүй. Нүүр тэр чинь дудааны арга боловсруулалтад хийж байгаа учраас юм хаталт нотлт гэсэн тийм юм утгагүй. Ямар ч нэг нүмийг бол нэг 14 хоногт яг гаргачна нэг номсон. Борлуулалтын хувьд дотоодоо үзэглэн худалдаагаар танилцуулга тараагдаж хүмүүс мэдж ирж авах захиалга хийлгэж авдаг байна. Мөн үндэсний сурын харваагаар хичээлдэг хүмүүс мэддэг болохоор сүбэдэ үйлдвэрийн гол хэрэглэгч үйлчлүүлэгчт нь юм. Мөн амнаас ам дамжин найз нөхөд хамаатан садан гэсэн сүлжээгээр борлуулалтаа хийдэг гэхэд болно. Манай холуудаа энэ нум сумаар ингэж яаснараа яг зүгээр Монгол хүмүүсийг бас энэ түүх домог энэ нум сумтай холбож тэр ерөөс Монголын нэг бүх айл өрхийг нум сумтай дээр үед хүнний үед бол манай Монгол орныг Монгол ялангуяа Монгол гүрэн улсыг бол нум сумтай орно гэж нэрлэдэг байсан юм гинлээ. Яг л тэр үед манай ядгуурын монголчууд ялангуяа нум сумаас агсгаас өөр ирсэн юм эрхэлдэггүй нэг тийм цаг үе байж л дээ. Тэр нь бол хоол олж идэгтэй толгойтой байсан юм шиг байна. Тэгэхээр ямар ч юм энэ ингээд Монголын нийт ард иргэдээ бас нэг гэр орондоо бас нум сум ингээд бас хадгалж байх бас түүхийн одоо биет бус үеийг одоо ингээд өвлөнд хийж байх ийм зорилгоор бид нар үйлдвэрлэж байгаа. Алингар номны талаар эртний сурвалж бичигт байдаг. Алингар ном нь тосон аргай модоор элэг хадаагүй, элэг наагаагүй зөвхөн ард нь шүрмэс тавьсан туух шилэгтэй номыг алингар ном гэдэг. Алингар ном нь сурын харваанд гарч ирснээр зүүмэл номыг төрж гаргасан гэж эртний сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. За энэ манай алингар номны тэтэл 2005 оны загвар. Энэ бол хугацааны цутгаараар хийсэн. Яс одоо энэ дотор яс ингээ холдсон байж байгаа, ингээ харагдаж байгаа. Тэгээд энэ одоо гичэр энийг бол хусмуудаар хийн. Одоо ингээ самсаа энэ одоо ингээ энэ малын одоо энэ сархингаар хийсэн байж байгаа. Энэ бүрсэн байж байгаа. Тэгээд энэ ихвийн болохоор одоо хугацааны түүхэд. Тэгээд энэ бариул шар хамар гэдэг энэ тэгээд энэ хөвч. Тэгээд одоо энэ илэг гэдэг. Одоо энэ өмнө илгэн тал тэгээд ард тал гэдэг ингээд ерөнхийд ийм юмнаас бүтсэн байдаг. Гичэр одоо ингээд энд хайгуул гэж одоо энэ хайгуултай байсан би хайгуулыг бас саяхан авцсан байж байгаа. Энэ хайгуултай байдаг. Хайгуул гэдэг одоо тусдаа одоо тэр үеж харагдаж байгаа тийм их. Энэ хайгуулгүйч хийдэг. Хайгуулгүй хийдэг. Энэ хайгуулгүй хийдэг энэ ном бол юунд ордог вэ? Эртэгчин ном гэдэгт ордог байхгүй. Эртэгж. Хайгууланда энэ товхондоо хүрдэггүй юм юуг одоо амгавчин товхондоо хүрэхгүй тийм номыг эртэгжин ном гэж нэрлэдэг юм билээ. Би энэ ном юунаас уншиж байхад би тэгж л ойлгосон. Энэ бол энэ тийм юмнаас л ойлгож авсан зүйл байна. Нийгэмд баялагийг бүтээж нэгэн зүйлийг санад сэдснээр бусдыг үгүйсгэхгүй гарах гарцыг хайх хэрэгтэй. Иргэн бүр үндсэн хуулиар олгогдсон баялагийг бүтээгч эрхтэй байх ёстой. Одоогоор сүбэдэ өрхийн үйлдвэрийг урлаж байгаа алингар ном нь язгуурын монголчуудын дэлхийн талыг эзэлж байхдаа агсдаг байсан 12 дугаар зууны үед бүтээгдсэн тэр үедээ хамгийн хүчтэй тооцогддог ном байсан юм а. Манай хүнцүүлэр ер нь Монгол хүн болж эхлээс мэдлснээс эхлүүлээд ер нь Монголын баялаг. Тэгээд тэр хүн одоо эсэж эндийгээд ухаан санаа төрөөд ирэхэд Монголда баялагийг бүтээхийн төлөө тэр хүн гарсан байгаа шүү дээ. Тийм учраас бид нар бас үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу бид нар хөдөлмөрлөх тодорхой хэмжээнд бид Монголын баялагийг бий болгох ийм зорилттой гэж ойлгодог. Энэ бол иргэний үүрэг юм. Ерөөсөө хуульчил заасан одоо иргэний үүргэлтэй. Энэхүү өрхийн үйлдвэрлэл нь ном сум хийх ардын арга ухааныг орчин үеийн техникийн хөгжлийн дэвшилтэд хосдуулан өөрснөө тоног төхөөрөмжөөр зохион бүтээсэн байна. Сүбэдэ ном сумны үйлдвэр нь ганцхан ном сумны үйлдвэрлэлээ эрхлээ зогсохгүй гэрт байвал цохих, бэлэгдэл, Монгол утга агуулга шингэсэн бэлэг дурсгалын ном сумыг ч мөн хийдэг байна. Алунгой хийн багцлсан 5 сумнаас эхлээд бүхэл төрлийн бэлэгдэлт ном сум мөн дагалдах хэрэгслийг үйлдвэрлэж буй үндэсний баялаг бүтээгчдийн нэг юм а.
Баян бол дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сонгон аймгийн дүүргийн баялаг бүтээгчид. Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчид. Бид Сүхбаатар дүүргийн баялаг бүтээгчид. Бид Хангол дүүргийн баялаг бүтээгчид.